үйл үг словесаа гэж хэлээд байгаа заяа. Одоо цагийн үйл үгийн хувилбал үзэж байгаа. Өнгөрсөн болон одоо ирээд өгсөн 3 цаг байгаа гэхгүй Монгол дээр жишээлбэл за өнгөрсөн цагийг ярих чинь ла сан гэж байгаа шүү дээ. За одоо цаг дээр болохоор дагийн дөрвөн зэрэг болон наагийн дөрвөн зэрэг гэж ойлгож байна. За ирээдүйн цаг гэхээр одоо тэгэх болно, ирэх болно гэдгийг заадаг тийм үү? Тэгвэл өнөөдөр зөвхөн бид нар яаж тэгэхээр зөвхөн одоо цагийг хичээх гэж байгаа. Чи хэлний үлгэн одоо цаг. За тэгвэл бол чи хэлний үлгэн одоо цаг нь 5 хэлбэртэй байгаа байхгүй юу? За 5 хэлбэртэй байгаа. Нэгдүгээр хувилбал 5 хувилбар гэх юм уу? За промит шида гэж нэрлэдэг байгаа чи ихэр. За тэгвэл бол нэгдүгээр хувилбар дээр бид нар биеийн төлөвний үүссэн тийм үү? Яа үйл өндөр хин уншиж байгаа юм, хин бичиж байгаа юм гэдгийг тулд биеийн төлөвний бидэд хэрэгтэй болно шүү дээ, тийм. Монгол хэлээр чинь би уншиж байгаа би гэдэг биеийн төлөв орж байгаа шүү дээ. Түүнтэй их чек хэлэндээ я, ти, нана би анигаар одоо үйл маань хувирдаг гэсэн. За тийм бол чек хэлний үйл үг тэй төгсгөлтэй. Монгол хэлэнд архан одоо хэлбэр нь хэд одоо төгсгөлтэй гэх тийм үү? За тийм бол тэй төгсгөлтэй. За тэгвэл бол 5 одоо хувилбараа юугаар ялгаад байгаа бол 3 дахь бие дээр ямар төгсгөлтэй болсноор нь одоо онцлогийг харж байгаа юм. 3 дахь бие дээр төгсгөлтэй байдаг одоо өгсүүд энд ордог гэсэн. За жишээлбэл указат үзүүл. За үзүүл гэдэг үг маань я укажу, ти укажешь, она укаже, укажена, укажета, укажо гэж өгдөг гэсэн. Бид нар иманат гэдэг үг хөрлөж ирсэн шүү дээ. Нэрлэхэд бас бие төлөв хөрлөж ирдэнтэй өнгө хичээлүүдэрээ. За тэгвэл өнөөдөр дахиад нэмэлт үйлдэлүүдийг хөрлөж сурч байгаа юм. За ингээд харангууд за туслаад хэлгэх. За брат гэдэг нь ах гэдэг үг л байгаа. За ингээд почтой гэдэг гурдаар бид нэрээ бас төгсгөлтэй болсон байна. Тэгэхээр яг эхний хувилбал дээр гурдаар бид нэрээ төгсгөлтэй байдаг үгс энэ одоо хувилбар багтдаг гэж ойлгож байна. Аль хэдийн чинь багш та. Асуух юм байна. За дараагийнх нь хувилбар яаж юм гэхээр гурдаар бид нэрээ ихэвчлэн энэ төгсгөл авчиж байгаа. Тэгээд төгсгөл нь ихэвчлэн наав төгсгөлтэй. Бас өөр ганц нэг өөр үгнүүд орно л та. Ихэвчлэн наав төгсгөлтэй үгнүүд орно гэж байна. Жишээлбэл запам наав гэдэг нэр мартах гэдэг үг байна. За тэгвэл гурдаар би харъя гэдэг нэраа. Нэ төгсгөлтэй болж байгаа. Антлыг харах гэдэг аахгүй гол нь тийм. Гурдаар хувилбал гурдаар би дээрээ одоо гурдаар хувилбал нэ төгсгөлтэй. За хамт уншиг багш та уншаа. Тискно Тискнэш, тискнэ, тискнэмэ, тискнэмэдэ, тискнау. За тэгвэл яа тискнау гэж юу гэсэн үг болж байна? Юу гэсэн утгатай болж байна? Хилэг гэдэг үг байна. Би хилэж байна. Тийм үү? Би хилэж байна гэсэн утгатай болж байна. За тэгвэл запамнаад. Запамино, запаминэш, запаминэмэ, запаминау. Тэгэхээр би мартаж байна тийм гэдэг гэсэн утга. Одоо цаг дээр. Зачит эхлэх. Яа зачна уу? Би эхэлж байна. Одоо цаг гэдэг ойлгох. Ингэж хэн эхэлж байгаа юм? Хэн хэлж байгаа юм? Хэн мартаж байгаа юм гэдгийг би энэ үгээрээ одоо тодорхойлж өгч байна. За тэгвэл дараагийн хувилбал 3 дахь хувилбал. За 3 дахь хувилбал буюу чекер гişида. Гişидэг нь 3 дахь гişида гэдэг нь одоо хувилбар хэлж байна. За аа дээрээ е төсөлтэй болж байгаа. Та нар анзаараа. Е ихэвчлэн аа төсөлтэй үлгэр байна. За аавад жишээ нь энэ дээр куповатай. Именавад, студавад, танцавад гэх мэт аа төсөлтэй үлгэрүүд нэгээр хвчлэх хувь гэсэн. За харангууд одоо 3 дахь бид е төсөлтэй. За энэ нь унши. Яг купую. Дикавад гэдэг үлгэр бас байгаа нөө. Дикую тийм баялаг дикую гэж хэлж байгаа шүү дээ. Дикую. Юм бол ягсан имен уу яш гэж асууж байгаа тийм чиний нэрийг хэлдэг. Имен уу юусэ гэж хэлдэг тийм үү? Түүнтэй л купую гэж хөрсөн байгаа. За дагаад уншаарай гэж та. Купую, купуеш, купуемэ, купуяу. За тийм бол бас аават биш бас ганц нэг одоо дөрвөн үгнүүд авчдаг байна. За пит уух. Я пию. За пию чай. Цай ууж байна гэсэн үг болж байгаа байхгүй юу? Пиеш чай чи цай ууж байгаа юм уу гэж асуусан. Пие чай тэр яа нэмэгтэй цай ууж байна. Гişгэр ойлгомжтой. За тэгвэл дараагийн нь угаах гэдэг үг. Миу тийм угааж байна. Гэсэн үг.
Та нар багшаа ингэж тайлбар хийж байгаа харцад энэ дээр байгаа анхны хэлбэр өгнүүдийг нь монголоор бичиж таа. Тэгвэл дараа нь ямар утгатай өгөө юм мэдгүй болж шүү. За дөрөвдүгээр хууль дээр ихэвчлэн урд ий төсөлтэй байх удаа бий дээрээ. За энэ дээр бичээгүй л та нар маань дахиад цаас нь бичиж авч байна. Ихэвчлэн ий төсөлтэй өгнүүд байх маа. Одоо хараа. Proceed мловид бас яг гэж болно. Үнэт тийм. Бусад нөгөө нэг өөрийнхөө хаалтаас харахаар яах боломж ий төсөлтэй байх маа тийм. За тэгвэл proceed. За please гэсэн утгатай. Proceed бас гэж одоо хүсэлтүүдийг хийгээд яа. Proceed машара чити proceed. Тэр чити proceed, сиднэтэй proceed. Тэр хэлцлээ. Proceed, 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 proceed. Нахас proceed. За жоохон чанга. Нахас. Помог proceed бол жоох удаа гэсэн тоош зэ. Умин за мловин, мловиш, млови, мловин, мловите, мловин. За мловин чиски гэж хэлдэг. Би чигээр хэлдэг. Багш нь энэ дээр бичсэнээс ажиглагдсан байна. За мловин троху чиски гэх юм бол би чигээр баг зэрэг ярьдаг гэсэн. За энэ дараа мловин, троху чиски. Би чигээр баг зэрэг ярьдаг гэсэн утга. Гэх мэтлэнгээр бид нар өвлөгийн одоо цагийг ашиглана гэсэн. За дөрөвдүгээр хувьд нь тавдугаар хувьд тийм үү? За тавдугаар хувьд нь манай дээр уртаа төсөлтэй. Дээрээ чартатай төсөл нь. Ихэвчлэн төсөлтэй үлгэр орж байгаа. Ханзаараа. Делат is not dolfat гэх тийм үү? Төсөл. Делат хийх is not мэдэх. Dolfat найдах гэсэн үг. За энэ дээр болохоор багш нь тарах материал дээр энэ дээр нөгөө шивэг орчих юмнууд ингэ бичиж авчих гэж хэлсэн байна. Делаш is national бичээрээ энэ дээр copy paste гэж тавьчих юу бичиж орчихсон байна. За манай дээр дела хийвэрээ. За ми деламэ бичиж байгаа багш нь маань юм тийм үү? Хажуудлынхаа засч авсан тийм юу гэж харж байгаа материал авч авчихсан. За тэгээд уншия давфам Daufaş, daufa, daufame, daufate, daufay. Юу сөөлтөөр яг давфам гэж юу чинь? Би найдаж байна. Тийм үү? Ти daufaş чи найдаж байна уу гэсэн утга. Одоо ойлгомжтой байна шүү дээ.